энэ зохиолыг хизээ бичиж дуусгасан бэ гэдэг дээр нэг сонирхолтой дүр зураг байна. Чингис хааныг одоо Тэнгэр тальснаас хойш Өгөөдөө хааныг хаан сууснаас хойш үйл явдлуудыг бичээд магадгүй Нуус товчооны төгсгөл хэсгийн өмнөхөн тэр Өгөөдөө хааны хэсгүүдийг хожим нэмж оруулсан юм шүү гэсэн санаа байна. Нэг яагаад гэхээр хааныг эзэн богд Чингис хааныг Тэнгэр тайлсны дараа бол магадгүй тэр зохиолыг бол тэ дуусгах шаардлага гарсан байж магадгүй. Яагаад гэвэл дараагийн хаан суух гэж байгаа гэдэг утгаараа. Тэгэхээр энэ утгаар бол ер нь бол нэг хааны түүх төгсөх гээд байна шүү дээ. Дараачийн хаан ширээнд суугаад түүний замнал эхлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр үүнээс нь үндэслээд энэ бол ер нь хожим нэмэлтээр Өгөөдөө хааны хэсгийг оруулчихъя. Ер нь бол анх энэ зохиол бол 1228 оны орчим бичиж төгсгсөн бол хар зүрхний хөхнүүр дээр хамаг Монголын хаан болгоо Чингис хаан гэдэг алдар цулыг харьлаад өргөж байгаа тангаргийг бичсэн байгаа шүү дээ. Нууц товчон дээр. Тэн дээр бол ер нь 2-3 хаан төрлийн л юм харагдаад байгаа. Одоо тэгээд хаан болоод биднийг орайлж яваад аяндаа дамжилт гаргах гэдэг. Тэ? За хоёрдугаарт нь ан авд бид нар чинь одоо хажуу авирах чинь болж явнаа гэж. Тэгэхээр ер нь дайнд явах, анд явах хоёр хамгийн чухал хоёр үйл юм байна гэж харагдахаар. Тэгээд хэрвээ одоо энэ андгаа тангарагаас ахгүй бол тэгээд дайнд явхлаар одоо эд хөрөнгө хасаргоо эмсийг олзуулж ирье гэж. Одоо дайны гол үр ашиг гэж хараад байна шүү дээ, тийм. Тэгэд тэр ер нь зүгээр хамгийн гол юм тэр байсан уу? Зүгээр ингээ харахад бол яагаад Ван хаан, Чингис хаан хоёр нийлж татарыг цогч байгаа зөрчдийн цэргийг тусвалж гэж. Тэгэхэд тэгээ ингээ хараад ахаар зэрэг Хэрэд Монгол аймгийн эвсэл бол зүүн талдаа гол байсан татар, баруун талдаа 8 одоо хамгийн хүчрхэг хоёр аймаг байгаад байна шүү дээ. Тэгэхээр нэг зүүн талын нэг хүчрхэг аймгийг суларсан дээр нь дарж авах бодлого тэр хоёр л гаргажтэй гэж надад харагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгээд тэрний дараа юу яж байгаа шүү дээ. Ван хаан, Чингис хаан хоёрын эсрэг чинь Жамуухан эвсэл байгуулагдчихж байгаа шүү дээ. Тэгээд Жамуухан эвсэл байгуулагдахад бас нэг тэр чинь бас нэг үзэл суртал хэрэгтэй болно те тэр улаан аймгийн гэдэг гээд. Тэгэхээр одоо Алтан хааны юу гар хөл уусан Ван хаан Тэмүүчийн хоёрыг дарах хэрэгтэй гэдэг. Улаанбаатар хотоос 240 км-т. Энэ 240 гэдэг нь тийм учиртай юм байна тий. 240 км ойролцоогоор. Ийм нийгэм зүйл одоо байгуулагдсан байна. Боловсон юутай. Гэхдээ тэгээд боловсон бие засах газартай ер нь юу хөдөө замд байдаг энэ цэгүүд ийм болвол их гоё юм биш. Орж үзье л дээ. За тэгээ орё.
Сайн байцгаана уу эрх мэдүүд үзэгчтэй. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн дугаар их эзэн хааны нутгаар гэсэн нэртэйгээр хээрийн аяллаар үргэлжилж байна. Бид нэр энэ удаа бол Хинтээ аймгийг сонголоо. Хинтээ аймгийн онон улсын энэ бүс бол Монголын төрийн их үүсвэр болсон газар. За тэгээ бидний аялалд бол Шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэнгийн салбарыг эхлэгч Гамбат маань оролцож байна. Тэгээд бид яг одоо бол Хинтээ аймгийн Дадлан сумын нутагт 80 Pine гэдэг энэ зочд буудалд ирээд энэ нэвтрүүлгийг хийж байна. Тэгээд энэ одоо нутагт ирж явах аялах замд та бүхэнд одоо орж үзэж болох газрууд, тэр газруудын түүхэн, их сурвалжид тэмдэглэгдэж нэрлэгдсэн байдал ямар үйл явдалтай холбогдож байгаа тухай бас ярья гэж ингэж шийдсэн. Бид бас бүх газраар нь орж чадаагүй. Тэгэхдээ орж болох газруудыг бол бас ярина гэж ингэж бодож байгаа. Тэгээд Гамбат эрхлэгч маань эхлээд замдаа орсон газрууд орж амжаагүй газруудын тухай нэг мэдээлэл өгөөч тэгээд ярилцъя. За тийм. Бид ер нь бол Эзэн бог Чингис хааны намтар төвхтэй холбоотой газар бол зөвхөн Хинтээ гэхгүй Монгол орны өнцөг улмт тэгээд Дундад Азийн улс орн түүний амьдрал үйл хэрэгтэй холбоотой газрууд бол олон. Гэхдээ үүний дотор хан хэдийн нутагт байгаа энэ газар орнууд бол Эзэн бог Чингис хааны амьдралын ихэнх үеийн түүний хүчрхэгчлэлтийн үеийн түүхэнд холбогдох тэр газрууд голтуу байгаа юм. Тэгээд яг уу бид зарим газраар нь бол сая элийн явцдаа бол орлоо. Заримаар нь бол арай орж ямцсангүй. Энэ бол бас нэлээд хоног өдөр хугацаа авахар байлаа. Тэгээд хамгийн түрүүнд бол төрүүлээд дуртахад Монголын нус товчоо бичиж төгсгсөн газар тийм ээ Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутагт байгаа. Өнөөдөр Монгол улсын төрийн зүгээс бол тэнд одоо Монголын нус товчоо цогцлуурыг одоо барьж байгуулж байна. Энэ түүхэн газар бол зөвхөн нуус товчоо бичигдсэн гэдгээсээ гадна бас Өгөөд хааны хаан ширээн залсан ийм газар байгаа түүхэн газар. За үүний дараа бол бид Мөнх хааныг бас залсан газар. Мөн үүн дээр нэмэх нь Чингис хотын аймгийн музейг бол бид бас үзэж сонирхсан замын турш тийм ээ. Тэгээ аймгийн музейд бол бас Хинтээ аймгийн бусад сумдуудад байгаа түүхэн дурсгалт газруудын мэдээлэл, зарим дурсгалуудын хуулбар, тэгээ түүний тайлбарууд бас сонирхолтой үзмөрөттэй байсан. Энд бол эзэнт гүрний болоод 17 дугаар зууны үеийн 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын түүхэнд холбогдох Хинтээ аймгийн түүхтэй холбоотой ийм чухал дурсгалуудыг мэдээлэл өгч тийм зүйлүүдтэй дурсгалуудтай байлаа. Дараа нь бол бид Хинтээ аймгийн Норовлон сумын нутагт Шигээ удаг цогцлборыг бол үзэж сонирхсан. Тэгээд энэ бол мөн бас Монголын эзэнт гүрний түүх тэр дундаа одоо төрийн их заргаж байсан Шигээ утгийн түүхтэй холбоотой газар ойр орших одоо түүнтэй холбоотой учраас гээд бас мөн төрийн зүгээс бол тэнд одоо нэг цогцлбор барьсан байгаа. Тэрнийг бол үзэж сонирхсан. Зарим бас нэг газар бол Хинтээ аймгийн Батноров сумын нутагт дах Тэнгэрийн андгаа гэдэг цогцлбор байгаа. Энэ бол мөн эзэнт гүрний түүхийн одоо Тэмүүжин хийгээд Боорчийн түүхтэй холбоотой 13 дугаар зууны үеийн монголчуудын ёс зүйн асуудал үе тэр анд нөхөрлөлийн түүхтэй холбоотой тийм шинээр байгуулагдсан дурсгалын цогцлбор байгаа. Тэгээ энийг ийм бас сонирхолтой түүхтэй газар байна. За дараагийнх нь бид өртөөлж ирээд өнөөдөр энэ одоо сайхан энэ тоглог энэ ресторан сууж байгаа энэ газрын ойр бол энэ бол Эзэн бог Чингис хааны мэндэлсэн дэлгүүн болдог гэж түүхэн газрын дэрэгдэх байгуулагдсан шинээр байгуулагдсан ийм сайхан газарт бол ирээд байна. Тэгээд за дэлгүүн болдог бол мэдээж Эзэн бог Чингис хааны мэндэлсэн газар гэдэг утгаараа түүхэн сурвалжуудад олонтоо дурддагдсан ийм ач холбогдолтой Монголын түүхийн ач холбогдолтой Эзэн бог Чингис хааны түүхийн одоо яг түүхийн эхлэлийг нь өгүүлэхтэй ийм түүхэн газар байна. Тэгээ үүний дараа бол бид мөн Хинтээ аймгийн Бэндэр сумын нутагт байгаа их хуралдаа цогцлбороор зочилсон
тэгээ их хурлын зохицолгоор бол их Монгол улсыг тунхаглан зарласан буюу барс жил одоо зарлан тунхагласан тэр газар гэж үзэж байгаа. Энд мөн Монгол улсын зүгээс бас тэнд бол одоо их хуралдаагийн сайхан зохицлуурыг барьж байгуулсан үйл ажиллагааны явж байгаа ийм зүйл байна. Түүхэн газрынхаа хувьд онон хийгээд хорхохын одоо бэлчирт байгуулагдсан гэдэг утгаараа маш онцгой ачаал бүгдтэй ийм газар байгуулагдсан. За гих мэтлэн ер нь түүх соёлын дурсгалууд бол Хинтээ аймагт бол олон. Эдгээрээс онцлох нь бол энд дурж байгаа зүйлүүд юм байна. Ер нь өнөөдөр бас бидэнтэй цуг байсан нутгийн хүний ярьж байгаа үгнээс надад нэг үг их таалагдлаа л да. Энэ онон бүрэн бол Монголын нүүс товчооны ингээ урсж байгаа хөлбөр юм а гэж нэрээ яг ингээд онон мөрнөө дагаад нүүс товчооны үйл явдлууд ингээд явах нь байна. Тэгээд энэ яриагаа цаашаа үргэлжлүүлэхдээ энэ газруудын онцлог ач холбогдол за тэгээд манайх гээгдсэн түүх гэдэг нэвтрүүлгийнхээ ерөнхий санааг барих юм бол энд гээгдсэн мартагдсан маргаантай сэдвүүдийг бас хөндөд явъя гэж ингэж бодож байна. Хөдөө арлын хувьд бол Монголын нууц товчоог төөрөж гүйцэлсэн газар гэж ингэж Монголын нууц товчоон дээр бичсэн байдаг тийм шилхэнцэг ба долоон болдгийн завсар гэлөө их хааны өргөө бууж авахд бичиж дуусгав гэж. Тэгэхдээ тэр жилийг дурдсан нь яг 1240 гэж одоо бүх хүмүүс яриад байгаа. Зарим нь 1228 гэж яриад байгаа. Тэгэхээр зэрэг Монголын нууц товчоо яг хэдэн онд бичигдэж дуустлаар одоо Эрдэмтэд яг эцэлсэн юм байд юм. За яг ер нь бол эзэнт гүрний түүхийн сурвалж судлалын Эрдэмтдийн судалгаа юм бол яг бүр бас нэг мөр болсон зүйл бол харахангүй. Нилээн маргаантай. Эрдэмтдийн бичиж гаргасан зүйлээс одоо зарим судлаач ямиг бүгд шүүрээд дагаад энэ хүнийг зүгээд шууд юу амархан бас дагдаг юм байна тийм ээ. Олон жил хэдэн жил болох хэвээр хүлээгдэх хэвээр өөр гадаад хэл юунд орчуулагдах хэвээр тэгээд түүний дараа судлаацаж зөвшөөрч ийн үгүй гэдээ бас ер нь нэлээд жилийн хөдөлмөр ордог зүйл байна. Монголын нууц товчооны тухайд бол таны хэлж байгаа зүйтэй л дээ. Яалчгүй 1240 он уу 1228 он уу гэд маргалддаг зүйлүүд бий. 1240 он гэдэг дээр ер нь бол судлаач бас нэлээд хувьтай. Гэхдээ сүүлийн үед зарим яг сурвалж энэ зохиолыг хизээ бичиж дуусгасан бэ гэдэг дээр нэг сонирхолтой дүр зураг байна. Чингис хааныг одоо Тэнгэр тальснаас хойш Өгөөдөө хааныг хаан сууснаас хойш үйл явдлуудыг бичээд магадгүй нууц товчооны төгсгөл хэсгийн өмнөхөн тэр Өгөөдөө хааны хэсгүүдийг хожим нэмж оруулсан юм шүү гэсэн санаа байна. Нэг яагаад гэхээр хааныг эзэн богд Чингис хааныг Тэнгэр тальсны дараа бол магадгүй тэр зохиолыг бол дуусгах шаардлага гарсан байж магадгүй. Яагаад гэвэл дараагийн хаан суух гэж байгаа гэдэг утгаараа. Тэгэхээр энэ утгаар бол ер нь бол нэг хааны түүх төгсөх гээд байна шүү дээ. Дараачийн хаан ширээнд суугаад түүний замнал эхлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр үүнээс нь үндэслээд энэ бол ер нь хожим нэмэлтээр өгөөд анисыг оруулчихъя. Ер нь бол анх энэ зохиол бол 1228 оны орчим бичиж төгсгсөн болов гэсэн ийм саналтай бас судлаачд бол байна. Энэ талаар бол бичиж байгаа зүйлүүд бас байна. Тэгэхээр энэ бол оны хувьд бол маргаан дагуулж байгаа юм байна. Гэхдээ газар орны хувьд бичиж төгсгсөн газар орны хувьд бол харин хөдөлгөөн маргаан үгүйгээр өнөөгийн Хинтээ аймгийн Дэлгэрэн сумын нутагдах газар бол муу юм байна гэж бол ойлгож болох байна.
бидний энэ ирсэн газар бол Монголын эзэнт гүрний түүхийн 3 том сурвалжийн нэг болох Монголын ноос товчаан гэж алдарт хөлгөн судрыг одоо бичиж төгсгсөн газар ирээд байна. Тэгээ энэ бол Монголын ноос товчааны төгсгөл хэсэгт байдаг тийм ээ. Болгон жил одоо хааны их орд бууж өгөөд одоо бичиж төгсгсөн газар гэдэг. Энэ урд харагдж байгаа нь бол одоо Шилхэнцэг уул. Тэгээ энэ долоон болдог гэдэг энэ нэртэй энэ газар бол Монголын ноос товчааг судрыг одоо бичиж төгсгөжээ. Гэтэ энэ бол оны тухай дээр бас нэлээд маргаан зүйлүүд байдаг. Энэ талаар таны бодол юу? Тэгээ ер нь тэгээд манай нэвтрүүлэгчийн гээгдсэн түүх гэдэг нэртэй. Тэгэхээр сонирхож асуух юм ер нь яг хэн бичсэн гэж үзэж байна одоо. Янз янзын таамагнууд байдаг л да. Жишээл Гүмилевгоо бол Жамуухын талын хүн бичсэн байна гэсэн тийм таамаг дэвшүүлсэн гэх мэтэр. Тэгээд одоо эрдэмтэд яг юу гэж үзэж байгаа юм? Гэхдээ ер нь бол яг олон таамаг бий. Тэгээд мэдээж Шихийн утгыг бичсэн гэж байгаа нэг таамаг байна. За тий. За тэгээд Жамуухыг гэж үзэж байгаа та Жамуухын талын хүн тий гэж үзэж байгаа нэг таамаг байна. Тэгэхээр яг уу судлаачд бол нэг мөр болсон зүйл бол хараахан үгүй. Гэхдээ бидний бодлоор бол одоо миний өнцгөөс харах юм бол энэ бол нэг хүний зохиол уу харин багийн ажил бас байж болох уу гэсэн таамаг л байна. Судрын чуулган шиг. Тий. Яагаад гэвэл тухайн үеийн эзэнт гүрний зарим нэг сурвалж зохиолууд бол бүр багаар бичиж байгаа шүү дээ. Нэг хүн бичихгүй байгаа нэгт. Гэхдээ харин оны тухайд бол ер нь бол 1228 он юм шүү гэсэн тийм тайлбарлалууд бол бас сүүлийн үед гарч байгаа. Тэрийг яалаа гэж 1228 гэхэр чинь эзэн хааныг нас барсны дараа жил болох гэдэг шүү дээ. Өгөөдөө хаан ширээнд суугаагүй. Тэг чи өгөөдөө хаанчлалын үеийн тухай нэлээд их юм байгаа. Харин тэр их сонирн байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь юуг харуулж ийн гэхээр за тэгвэл яагаад тэгвэл 1228 бэ гэхээр их хаан ширээн сууснаас хойш тухайн хааны үйл явдал хамгийн чухал байх ёстой шүү дээ. Эзэн бог Чингис хааны өвгдөөцийн түүний үйл хэрэг за хамгийн чухал үйл явдал энэ байхгүй. Тэгэхээр хааныг таалал төгссөний дараачийн хаан суухаас өмнө түүхийг бичиж төгсгсөн юм биш үү. Харин түүний дараа Тулун Угсааныхан одоо Гүйг хаанаас хойш гэсэн үг шүү дээ тий. Төрийн эрхэнд гарч ирсний дараа нэмэлтээр олон зүйлүүдийг бичиж оруулсан юм шүү. Тэгээд дунд нь одоо төгсгөлийн хэсгээс өмнө хэсэгт энэ түүхийг оруулсан юм шүү. Өгөөдөө хааны дөрвөн зөв дөрвөн бурууг дуртгаад энэ үйл явдлуудыг оруулсан юм шүү гэсэн ийм таамаглал байна. Та энэ дээр бас саналаа хэлэх ба. Яг өөрөөр хэлбэл эхний үйлбэр нь 1228 онд бичиж дуусгагдаад тэгээд дараа сүүлд нэмж үтсэн гэсэн санаатай юм уу? Би Тулун Угсааныхан байж магадгүй гэж бодоод байна. Хоёр үндэслэл харагдаад байгаа. Нэгдүгээрт за нуус товчоо маань өөрөө Хятадаас олдсон шүү дээ, тий? Тэгээ Юан гүрний одоо ном содруудын дундаас гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр Тулун удмынхан хаанчилж исэн газраас ирсэн гэсэн. Хоёрдугаарт надад их сонь юу зүйлүүд нуус товчонд харагдаг байхгүй нөгөө баруун зүгийн дайнд явж байгаад Батхаантай муудалцчаад гүйг буцаад ирэхэд өгөөдөө гүйгийг зэмлэж байгаа штэ. Тэгээ зэмлэхдээ чи сайндаа ингэж яваа юу? Сүбэдэ бүжиг хоёрын буйнаар одоо улс орон дагуулчаад гэж. За Сүбэдэ Баатартай маргах юм алга. Бүжиг ягаад тэнд ороод ирж байгаа гэдэг асууд. Тэгэхээр тэр олон за одоо тэгэл одоо цагаатай байдар байна. Өгөөдөө хадаан байна. Их сайн мундаг жанжингууд байгаад байхад тэрэн дундаас ганцхан бүжгийг ялгаж ирж битсэн гэхлээр тэр битсэн хүн бол Тулун талын хүн байна гэж бодогдохоор юм харагдаад идэг. Тийм саналууд бол ер нь гаргаад байгаа. Хүмүүс бол ер нь бол за Тулун Угсаатай холбоо тэр хамгийн гол юу нь бол өгөөдөө тэр дөрвөн бурууг одоо дуртгаж байгаа шүү дээ өөрийнхөө амаар. Тэгээ энээс үндслээд за энэ бол бас Тулун Угсааныхны бас өөрсдөө цагаатах гэсэн нэг тийм талын юм байж болох юм гэсэн тийм санал бол байна. Ер нь бол за он дээр ч тэр он хийгээд хин зохиогдсон асуудал бол өнөөдрийг хүртэл нээлттэй бөгөөд маргаан дагуулсаар судлаачдын орн маргаан дагуулсаар аваад. Харин яг энэ газар бол бичигдэж төгссөн гэсэн тэр нөгөө бичиж дуусгасан гэсэн газар бол зохиогдсон гэсэн газрын асуудал байна шүү дээ тий. Тэр бол харин өнөөдөр бол хөдөлшгүйгээр энэ дээр бол судлаачд бол маргахгүй. Тэгэхээр энэ бол түүхэн ач холбогдлын хувьд яг одоо энэ бидний энэ байж байгаа зогсож байгаа энэ газар бол яг муу юм аа гэдэг тэр ач холбогдлоо бол алдаагүй байна гэсэн үг. Зарим хүмүүс тэгээд хэлээ л дээ Монголын нуус товчоо бол зохиолчтой гэдэг.
мэдээж одоо архивын баримтлал биш. Тий. Тэгэхдээ уншаад байхаар тэрийг бичсэн хүн болвол үйл явдалд биечлэн оролцсон хүн байна гэж яг харагдахаар байгаа. Тий. Жишээлбэл одоо шихийн удгийг олж ирж байгаа тухай бичгтээ бид тэндээс энэ шихийн нэг хүү олж ирвгээд бид гэхийг бодоход тэр хүн тэр зэрэг дунд явсан хүн байна. Оролцсон байна гэсэн. Эсвэл нөгөө төв тэнгэрийн дүүнер очгон ноёныг зодож дээрлэхэд тэгээд очгон орж ирж эзэн хаанд гомдол мэдүүлж байгаа шүү дээ. Тэгэхэд бүртээ үжин орноосоо өндийж ирээд гээд тэгэхээр хааны хатныг босоогүй байхад өргөөнд нь орсон хүн байгаа байхгүй тий? Тийм гэсэн. Тэгэхээр тэр чинь их дотн хүн байж таарах гэдэг. Тэгээ энэ бас нэг сонин сэдв цаашдаа болох бах. Тэгээ манай үзэгчид энд бас зуны дэлгэр цагаар хинтэйгээр аялахтаа ирж үзэж болохоор газар байна. Улаанбаатар хотоос засмал зам тавигдсан. Ерөөсөө Жаргал таанаас нааш 45 км. 45 км шууд засмалаараа давхиад ороод ирж байна. Тэгээд бас үзэхэд их сайхан газар байна шүү. Тий. Монголын түүхийн бас их бидний хамгийн бахархалтай эзэнт гүрэн тий. Тэр дундаа Чингис хааны түүхийг одоо яг үнэн бодит одоо байдлаар нь хамгийн тэр тухайн цаг үед ойрхоноо сэргээж бичсэн тий харагдах үцаар бичсэн тэр их хөлгөн судрын одоо бичигдсэн газар гэдэг утгаараа энэ бол түүхэн ач холбогдолтой яахын аргагүй монголчуудын бас ирж үзэх харах тий магадгүй энэ тал нутгийн бас нэг тэр түүхийг бичигдсэн газрыг мэдрэх нэг боломжийг олох газар бол энэ л дээ. Тэгээ тэр баригдж байгаа зогслоор удахгүй ашиглалтанд орж байгаа. Тэгэхээр бас ирж үзэх ч юмтай болох юм байна. Энэ хөшөө бол 1990 онд Монголын улс төвчөний 750 жилийн өмнө тэмдэглэсэн наадмаар энэ хөшөөг байгуулсан ийм түүхтэй байдаг. Тэр наадамд би бүр дөнгөж гадаад яамны залууха ажилтан ирж орж ийлээ шүү дээ. Тэгвэл та энэ элчин сайднаар ирсэн. Тэгээд тэгэхэд одоо дайчлагдаж ирсэн гэхүү дээ. Тэр бол наадмаа үзэж чадаагүй арын албанд гүйсээр байгаа. Тэр чинь үйл явдлынхаа хувьд одоо чухал шүү дээ. Монголчуудын бас те түүхээ Чингис хааны түүхийг дахин ингэж сэргээ бүгдээрээ ингэж одоо ёстой оройлоо оролцож ирсэн үйл явдал шүү дээ. Маш том үйл явдал та Монголын түүхийн. Монголчуудын хувьд бол бас нэг тийм өөрийнхөө их түүхээр бахархах үндэсний үзэл сэргэх эхний дохио шахуу байсан гэж би боддог. Тийм баг. Олон бас гадаадын Чингис хаантай холбоотой номны бас нүүр болсон шүү дээ. Энэ хөшөө чи өөрөө их Францын ч юм уу одоо судалгааны номнуудын нүүр болсон энэ хөшөө. Яалчгүй өнөөдөр эргээд өөрөө энэ бол хөшөө өөрөө түүхийн бас нэг том дасгал болчихлоо. Хөшөөн дээр зурцсан байгаа овг аймагуудын тамгууд байна шүү дээ. Тий. Энийг бол бүгдийг судалж тавьсан тамгууд байгаа үстэй. Тий одоо тэр үед одоо жинхэнэ багт оролцож яснаа вэ? Та нэлээд тайлбарлах байл гэдэг. Тийм ээ. Ер нь бол яамныхныг бол төрийн аппаратыг бол бүгдийг л дайчилсан байлгүй. Тэгсэн. Тэнд марзан түүх ярихад барилдаа эхлээд наадам эхлээд тэгээд нэгийн даваа за яг наадмаа нээчлээ нэгийн давааны барилдаа эхлээд явцсан. Тэгээ яасан чинь Оросын элчин сайд хин очрот ерөнхийлөгч хоёр уулзна гэд. Тэгээд баахан гэрүүд засцсан байсан. Тэгээд тэр гэрүүд рүү нөгөө хоёр чи явцсан ёслон хэлсэн дараа араас нь гүүгээд тэгээд гүүгээд очисон чинь нөгөө зөөгч нь олддгоо. Нөгөө наадмын талбараа явцсан. Тэгсэн гараад харж ирсэн чинь нэг эмэгтэй явж байна. Бодвол нутгийн хүн болтой. Гүй ингээд та нэг ороод сүн төвшиж байгаа чи би яваа зөөгч олоод ирээгээд. Тэгээд нөгөө хоёрыг чинь гэрт оруулаад тэр нэг нутгийн эмэгтэй гуугаад гэрлөө оруулчаад өөрөө наадмын талбараа гүүгээд хайж ягаад нөгөө зөөгч арай гэж оллоо. За. Тэгээ олоод хурж ирэнгүүтээ нөгөө эмэгтэй гэрээс дуудаж гаргаад за танд их баярлаа. Юу одоо ингээд зөөгч ирсэн юм чинь. Тэгээд нөөтгөө явуулчаа. Тэгээ зөөгчөө оруулчлаа. Чингис зочдуудлын юу ажилтнууд байсан. Тэгсэн чинь нөгөө зөөгч ороод ирсэн чинь очротгоо ингээ харж ирсэн. Үеийн одоо хэн бэ чи? Тэгсэн нөгөөх нь би зөөгч байна л гэсэн. Тэгсэн чинь түрүүжиг нэг айтайхан юм байсан.
чи яах тэрийгүүр сүн төшүүлгээд нөгөөдг наадмын талбар ороод алга болсон олддоггүй би тэгээд яруу санд руу байсан болохоор царай зүс инч нэг тогтоогоогүй нэг баларч хийж ийлээ Астлын албаны дүүхэн сонин дүүх гаргал юм да тий. Гарна. Өмнөд хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Ер нь гэхдээ Эрдэнэт та нар юу гэж боддгоо юу? Жишээлбэл одоо ингээд Монголын нууц товчоог уншиж байхад хэрвээ нэг хүн бичсэн бол маш өндөр настай хүн байхаар багтдаг. Яг гэвэл за яг уртлын түүхийг бол хүн амьтнаас сонссон дуулснараа бичиж болно тийм үү? Тэгвэл эн чинь яг өөрөө харсан байна гэж бодохоор бичигдсэн хэсгүүдээс нь эхлээд ингээ бодоод явахаар бараг 1180-аад оны үеэс нэлээд детальтай бичигдээд тэгээд эн чинь 1240 гээд бодох юм бол 60 жил тэр үн чинь бас юу үлгээнээс эхлээд бичихгүй тодорхой шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг энэ хэд хэдэн хүний гар дамжсан байж болзошгүй юм шүү. За таны яг бодол төр бас нэг юм хэлэх хэрэгтэй байх л да. Юу гэхээр эхлээд юуны төрөнд одоо бүх судлаачдыг бол төлөөлж ярьж үнэхээр чадахгүй. Зөвхөн миний судлаач зүгээр нэг судалгааны ном одоо Эрдэмтэн багш нарын бүтээл юм ингээ харж байхад бол зарим хүмүүс бол нэг зохиогчтой, хоёр зохиогчтой ч юм уу ингээд за бүр зарим бүр оноогоо шихийн утаг бичсэн ч юм уу те эсвэл одоо дэргэдийн хүн бичсэн байна ч юм уу ийм тайлбарууд бол байгаа. Гэхдээ нэг зүйл тодорхой их ойрын хүн бичсэн нь бол тодорхой гэж үзэж байгаа. Зарим тохиолдолд хэрвээ Монголын түүхийг өгүүлсэн хожмын сурвалжуудаас зарим жишээ татж үзэх юм бол олон зохиогчтой байж болох уу ч гэдэг асуудал бий. Бас нэг хүн бичээгүй байж болох. Баг бичсэн байж болно тий. Тэрний хамгийн тод жишээ бол хожмын эзэнт дэлхийн түүхийг бичих гэж оролцсон судрын чуулган гэж зохиол байна тий. Рашид эд-Дины гэдэг боловч олон зохиогчтой 1300 одоо 11 он гэдэг 1314 он гэдэг ямар ч үсэн энэ зохиол бол олон зохиогчтойгоор бичигджээ. Тэгэхээр Монголын нус төвчаач бас ийм хөвлөөр байсныг бол үгүйсэхгүй гэж бодож байна. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors. За завшааныг ашиглаад манай нэвтрүүлгийг ивент итгэж байгаа Top Motors бас хамт олон талархал илэрхийлье гэж бодож байна. Энэ 100 та бүхэн Хинтээ аймгийн Дадал сум за Монголын улс төвчөөний мөрөөр аядыг гэж бодож байгаа бол Top Motors дээр очиж машиныхаа засвар үйлчилгээг хийлгээд гараарай гэж хэлэх байна. Дээрэс нь бид бас өнөөдөр энд 9 Pines гэдэг энэ зочдуудад ирээд буудсан яг Дадал сумын төвд Дэлүүн болдгийнхаа бэлдэн ийм сайхан зочдуудад байгуулагдсан байна. Сайхан үйлчлэгээтэй энэ зочдууд юм байна. Тэгээд бидний энэ ууж байгаа ус бол эзэн Чингис хааны ундаалж исэн хажуу булгийн ус юм байгаа юм. Энэ зочдуудад нь ингэж савлж өгдөг юм. Бид нар өнөөдөр нөгөө хажуу булаг дээр байхдаа энийг ер нь бүр ариун ганга аршаан гэдэг шиг бүр ингэ савлаад зармаар юм байна гэж ярьж исэн. Ер нь яг энэ аршаан дээр бас нэмээд хэлэхэд ер нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой ихэнх үеийн тэр намтар түүхтэй холбоотой түүхэн газрууд өнөөдөр хүртэл нэрээрээ түүх томогтойгоо бас байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа одоо онны ус гэхэд бас л тийм байхгүй юу? Ононгол 800-ны өмнөх урсдгаараа л урсж байгаа. Урсаар байна. Тэгэхээр энэ утгаараа бид тэр хаадын эзэн бог Чингис хаан тэр агуу хаадын ундаалж исэн ус мөрнөөр ундаалж
тэр агаараар нэмсэлж бас л түүхтэй зэрэгцэн байгаа. Тэр түүхийн гэрч болсон зүйлсийн дунд бол амьдралсаар хэрэгэлсээр л байна шүү дээ. Бас их сонин сайхан зүйл л дээ. Заавал нэг барилга барьснаар эсвэл заавал нэг өндөр сүрлэг юм байгуулагдсанаар биш. Энэ түүхэн газар яг тэр хэвээрээ түүний харж исэн тэр магадгүй яг нүдэнд нь ямраар төсөлж харагдчихсан бол тэр унган төрхөөрөө байгаа. Тэрийг хадгалж бидний өвөг дээдс өнөөдөр хүрчээ гэдэг бас. Тэр одоо эзэн Чингис хааны ундаалж байсан гэж бичигддэг хажуу булаг гэдэг энэ газар ирээд байна. Энэ сайхан булаг. Тэгээд бидэнтэй бас нутгийн ганц өх бас ирж энэ газрыг тайлбарлаж өгье гэсэн юм а. Та хажуу булгийн учрыг нэг үзэгчдэд зориулаад хэлээд гэж. Энэ манай 3 нуурын аршин сувдыг төшөглөөд 1957 онд 20 дугаар зууны одоо ус судлаач намд орж байгаа анх ирж усныхын дээжийг авч шинжилгээ хийхэд pH нь 5.7 гэсэн юм дүгнэлт гараад тэгээ ер нь энэ аршаа усныхын зориултаар энэ хажуу булгийг хамгийн зөөлөн ус юм байна. Дотор одоо 5 цолн одоо муу усууд гэдэг юм уу да хүний үед хамгийн тааламжтай аршаа нь энэ юм байна шүү гэсэн юм дүгнэлт гарсан юм байна. Тэгээд манай энэ одоо нутгийнхан бол Чингис хааныг одоо 3 хоногтой байхад нугаасан өлөн хатан цай чанж өгчээсэн гэсэн ийм маягаар дээдлэгдэг ийм домогтой. Тэгээд нутгийн ахмадууд ярихдаа бол энэ бол манай нутаг бол ихсийн газар. Энэ хажуулгын ус аршаан бол ихсийн ундаалж байсан ус шүү гэсэн ийм захиастай юм байл л дээ. Энэ бидний орсон буудал энэ хажуу булгийн уснаас авч бас юу гэдэг юм бэлээ. Тэр их зүгээр надад бол бүр тэгж бодсон шүү дээ. Бид нар чинь нэг ариун гангаа аршаан гэдэг ган мөрний ус авчирчаал ингээд нэг дуслаг хийгээл явдаг шүү дээ. Тэрэн шиг бас ямар юм бэ? Бас нэг их эзэн хааны маань ундаалж исэн ус гэдэг бас. Тэгэхдээ ер нь зүгээр түүхэн дээр дурддагддаг баримтууд нь юу юм? Ер нь яг түүхэн дээр бол яг энэ хажуу булгийн тухай баримтууд өгөө л дээ. Гэхдээ би энд юу хэлэх гээд байна вэхээр одоо хамгийн анх Дэлгүүн болдгийг сурвалжсан те Дэлгүүн болдог хаана байна уу гэдгийг одоо судалгаа хийсэн 100 жилийн өмнөх тэр судалгаанаас эхлээл энэ одоо 3 нуурын тухай домгод байгаа байхгүй. Тэр дэлгүү хэлбэртэй дэлгүүний шүлөөр одоо хатныг одоо тэнхрүүлсэн те Тэмүүжнийг мэдсэний дараа ч юм уу ийм домгуудаас ихтэй энэ бүс нутагт Дэлгүүн болдгийг тойрсон энэ бүс нутагт бүх газрыг Чингис хааны домог төгтэй холбох түүнийг одоо ариун дээд болгох те тэр үзэл санааны л нэг хэлбэр нь яг энэ нутгийн одоо түүхэнд үлдсэн аман домог байхгүй. Энэ одоо хааныг ундаалж исэн гэдэг утгаараа. Тэгэхээр бид эндээс юу харж болох вэ гэхээр ерөөсөө Дэлгүүн болдогтой холбоотой Чингис хааны мэндэлсэн газар орныг нутаг усыг нь уул усыг нь дээдлэх шүтгэхтэй нандин хамгаалах тэр үзэл санааг л хойш үед бидэнд одоо өвгдөөс өвлүүлж ирсний тэр уламжлалыг харж байгаа. Яг тэр утгаарч гэсэн өнөөдөр бидний тэр байрлаж байгаа буудлын дундны усанд бүх зүйл төрөл савлаад ингээд хажуу булгийн усаа гэд тавьсан ба шүү дээ. Хааны ундаалж ирсэн. Хаан эзэн бог Чингис хааны мэндэлсэн газар нутг нь энэ мөн гэж сурвалжтаа өгүүлж байгаа. Энэ нутгийн уул ус одоо энэ булгийн усч тэр хааны ундаалж ирсэн усны нэг хэсэг нь ямаа гэж хэлэхэд бол буруутгах зүйлгүй баха гэж бодож байна. Энд харин нэг их баярлууштай зүйл олж харлаа. Ер нь энэ тэнд очиход манай монголчууд хадаг яндар уйдаг, хамаа намбаагүй тэгээ хог цаасаа хайдаг их муухай зуршил бас сүүлийн үед гарчаад байгаа. Энэ хажуу булг их цэвэрхэн байна. Цэвэрлдэг юм уу альсгүй яадаг юм бо. Тэгээ энэ хадгийн энэ зориуд өөр
юу энэ модонд уяад ургаа модонд уяагүй байна. Би бас тэрэнд нь их баярлж байна л да. Цэвэрлт юм. Энэ хүмүүсийн хандлага их өөр байна. Энэ Чингис хааны төрсөн нутагт эрэхтэй ямар нэгэн юм шашны зам үйлээс хүмүүс татгалзаж байна. За дээдэлдэг юм юу вэ нөхдөр манай монголчуудын одоо өвдөөсөөс өвж явсан юм ясан шил бичигдэг байл тийм ээ. Тэгэхээр яг тэр талыгасаа бол нөхдөр Чингис хаан бол ямар нэгэн шашинд бол тэгш одоо байдалтай ханддаг болохоос яг нэг шашныг бол туйшраагүй. Тэгэхээр монголчууд ч гэсэн одоо өдөр тутам бол нэг бурхандаа мөргөхөөс гадна өглөө болгоно нөгөө цайныхаа дэжиг өргөж яана гэдэг нь бол өнөөдрийн нөгөө хүмүүсийн сэтгэл зүйтэй нийцэж байгаа байхгүй. Би урд чинь амар амгалан 90 сар бол хондлоо. Мас өрөг 50 хондлоо. Тэгээд одоо амьдарч байгаа орон нутаг маань өгөөжтэй байна гэсэн юм маягаар өглөөнийхөө цайны дэжиг талархлын өргөл болгож. Тэр нөгөө зөв эко байх гэдэг юм уу тэрнтэй нийцэж байгаа тайлбар нь аяллагчид мөн адилхан сайхан аршаа усын хурцчих энэ ариун газар юм байна гэсэн ийм маягаар одоо хандж байгаа. Тэгээд цаг уурын хувьд ч гэсэн за байгаль экологийн хувьд ч гэсэн их одоо тааламжтай юм нөхцлүүд нь байна л да. Тэгээд ер нь энэ хоёр газар ясных миний уйсан хадаг бол цаашдаа бол идэл цорогдод байдаг хажим хог болох юм байна гэд идлүүдэд новш чирж ирэхгүй байгаа юм. Тэгээд хүмүүсийн ухамсар их сайхан болж байгаа. Тэнд одоо төмөр хайлж исэн 100 гарсан гэж та дөрөв ярих шиг болсон. Тэгээд тэр 100 яг хаанаас нь гарсан? Тэг ягаад энэ булгын хажууд байгаа юм? Би ер нь өнгөрсөн үеийнхний энэ бүтээсэн одоо энэ түүх домогт гарч байгаа энэ баримтууд дээр төшөглөж өөрийгөө би ойлгодог л доо. Тэгээд хамгийн сайн эр тогтсон хотго сэлэн бол эр хүний чимэг болно. Тэгэхээр манай энэ уулыг тойроод 7 болог байна. Хамгийн цэнгэг өстэй энэ. Тэгээд өнөөдөр судаачдын энэ хаагуурчдын одоо үр дүнд археологчдын үр дүнд 3 одоо 100-ны суурь олцоод нийтээ 10 суурь байгаа юм байна. Тэгээд энэ Чингис хааны цус уртаа холбогдуулаад гарч ирнэ. Тэгвэл Монголын улс төвчөн дээр ямар факт байна вэ гэхээр 97 дугаар зүйл дээр одоо бурхан халдварнаас орчтой өгөн хөөргөө үр зэлмэг дагуулж ирээд Чингис хаанд одоо урдын цагт амны дэлэн болдог чамайг мэдлэхэд би болгон үлгөө өгсөн билээ. Зэлэн хүн байх үгээ одоо зар суулгаж чам 3 настай байхад өгсөн. Тэг гэрт авч яваад одоо цаг нь болсон байна. Эмээлээ тохол үүдээс хөлгээд. Зэлэн ирээд зэрэг өдөртдөг. Жорчуудаа өгнө явсан газар хөөрөг байдаг юм бол энэ магадгүй одоо жорчуудаа өгнө сэлмээ одоо давталж яасан тийм ээ. Тэр ир тогтоод яасан. Тэгэхээр ир тогтооход бол төмөр ширээхэд янз бүрийн одоо химийн найрлагатай усаар ширээдэг. Тэгэхээр магадгүй энэ хажуулагын уснаас бас минералгүй зөвл ус учраас тэр төмөр боловсруулдаг усуудад бол бас үр дүнтэй байсан болов уу. Тэгэхээр бүх цаг үеийнхний тэр 8 дугаар зуунаас одоо 10 хэдгээр зуун ч хүртэл ингээд цаашаа явхад бол үгүйс гарахгүй ийм баримт факт байгаа юм шүү. Бас тэгээд судлаачдын цаашаа үргэлжлүүлээ судлах байлгүй дээ тийм ээ. Тэгээ эрдэмтэд тэгж судалж нарийн тогтоох байхад та ер нь бол бас энд ирж аялах монголчуудаа уриалахад за ганц энэ газар ч биш ер нь байгаль түүхийн ийм өв газрыг их хүндэтгэлтэй хандаж хог хаяхгүй байх хэрэгтэй. Тэгээд энэ булгын ус бол цаандаж ярих юм бол эзэн хааны ундалж исэн ус гэдгээр савлаа зарсан ч баг одоо бизнес болох гэдэг нь шүү дээ. Тийм болохоор энийг хайрлж хамгаалж байх нь зүйтэй шүү гэдгийг бас би Сүхбаатар багшийнхаа үгийг хэлчихмээр байна. Айдын Сүхбаатар багш бол дов болгон домогтой, газар болгон түүхтэй. За. 1990 оноос хойш 20 дугаар зууны Монголын түүхтэй холбогдсон олон асуудлын тухай архивын нууц материалууд ил болж бидний түүхийн олон ойлголтыг шинэчлэн эргэн харахад хүргэсэн юм. Монголын болон Оросын олон архивуудаас гарч ирсэн шинэ баримт материал дээр тулгуурлан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 30-аас 40-од оны түүхийн тухай бодит үннийг өгүүлж эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө 1900-аас 1945 он хүртэл мэдрэшгүй тэмцсэн монголчуудын
50 жилийн түүхийн тухай доктор Ёндонгийн Отхон баярын тойрвсон Монголын тусгаар тогтнолын товчон 4 цуврал бүтээл дахин хэвлэгдэн гарлаа. Их түүхээс судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Хөдөө арлын тухай ярихад эн чинь Монголын хэд хэдэн их хаадыг хаан ширийн залсан хуралдай болсон газар байна тийм ээ. Тий. Эдрийн залсан хуралдай дээр одоо хуралдайн тухай их сурвалжуудад мэдээлсэн байдлаар хоорондоо хэр өөр арга хэмжээ болсон бэ гэдэг талаар мэдээ байх уу? Жишээл бид нар Мөнх хааныг залсан хуралдай бол бас нэлээд одоо хүнд нөхцөл байдалд тий магадгүй одоо цэргийн хараа хяналтын дор болсон юм байна гэдэг ойлголттой байж байхад өгөөдөө хаан бол өөр шүү дээ. Эцгийн захиас угаасаа байсан тийм учраас ёслол төгөлдөр хуралдаа болсон ч гэдэг юм уу. Энийг үрээ ялгагдах юм байх уу? За яг таны хэлж байгаа шиг Мөнх хааных бол нэлээд хяналттай болсон баха. Тэрийг бол тоо өгүүлж байна те. Тухайн нөхцөл байдал тийм байж. Мөнх хааныг өгөөдөө хсааныхнаас тулан хсааныханд шилжиж штэ. Шилжиж байгаа үйл явц аахгүй юу? Энэ чинь. Тэгэхээр хараа хяналттай болж. Ер нь бол хааныг сонгох залах хуралдаан ёслол ямар хуу болдог байсан талаар бол Гүйг хааны ёслолын талаар тэр тэмдэглэл дээр рубрикийн юм энэ тэмдэглэл дээр үндэслээд за нөгөө 7 хоног те олон хоног найрладаг байж олон тэрэг хүн соолыг хэрэгэлсэн байна. Гадна дотны бүхэл одоо эзэнт гүрний харьяанд байсан, дагаж байсан улс орноос төлөөлөгчд ирсэн. Тэгээд тэр бүгдээрээ одоо өнгөнгийн хувцас өдөр өдөрт ингэж өмсөж одоо тий хуралдаад одоо баяр ёслолын байдалтайгаар оролцдог байсан тухай Гүйг хааны тэр тэмдэглэл мэдээ байгаа. Тэгэхээр ийм бүхнээс бол хуралдаа бол ийм баярын уурамсгалтай олон хоногор үргэлжилдэг байжээ. Тэгэхээр үүнээс үндэслээд өгөөдөө хааныхыг бас энэ байдлаар болсон болов уу гэсэн ийм зүйл бол байна. Яг нуус товчон дээр бол өгөөдөө хааны хаан ширээн зууж байгаа хэсгийг бол бас ийм л тэмдэглэлүүд байна л да. Одоо миний үйлсэн зүйлүүдээс ингээ харж байхад өгөөдөө хааныг одоо хаан ширээнд суугаач гээд нөгөөх нь үгүй гэж хэлээд тэгж байгаа дараа нь сүүлд нь одоо нэг бүснийх нь нэг талаас цагаад байх нь нөгөө талаас нь тулууд үн ингэж өргөн барьж одоо тэр юун дээр цагаан эсгийн дээр авчиж тавьсан гэж ингэж юу түүх сурвалжууд төр бичдэг. Ерөн зүгээр тэр эхлээд заавал нэг удаа юм уу зарим их сурвалж дээр 3 удаа гэж ütсэн байх юм. Тэгж татгалздаг бас тийм юу вэ нэ уламжил байна уу? Уламжил хаадын ер нь түүхэн дээр бол тэр бол одоо ёслолын нэг хэсэг байна уу тийм уламжил бол байна тийм ээ. Өгөөдөө хааны хэсэг дээр байгаа тэр ер нь бол хэлж байгаа шүү дээ. Өөхөн доровч одоо нохоо тоож шинжлэхгүй өсөн доровч үхэр тоож идэхгүй гэдэг юм орчин цагийн харуулт. Нэг яг тэр үгээр нэг илэрхийлсэн тэгээд олон дахин суухаас одоо татгалзаж байгаа. Тэгээ бүгд нэгэн дуугаар түүнийг хаан суурьнд суулгаж байгаа. Уул нь бол эцгийн гэрээс байгаа штэ. Суух нь бол тодорхой байдал. Энэ бол нэг ёс заншлын нэг хэсэг байна. Бусад хаадын түүх бусад Монголын одоо түүхийн хаадын түүхэн дээр ч гэсэн бас шууд суусан биш. Заавал нэг одоо ёслолын тэр хаан ширээн цух ёслолын нэг хэсэг болоод байгаа байхгүй тэр үйл ажиллагаа. Заавал нэг төр татгалзаж байгаа байдлаар гэхдээ бус ноёдын хүсэлт ёсоор тэр ард түмний хүсэлт ёсоор язгууртнуудын хүсэлтээр хаан суурьнд суугаад байгаа шүү дээ. Одоо Тэмүүжин Чингис хааны цолтой болсон 1189 он гэж яг тэмдэглээд байгаа тэр үйл явдал ч гэсэн мөн бас Тэмүүжнийг хаан ширээнд өргөж суулгаж байгаа шүү дээ. Залж байгаа. Тэгээд залхтаа Тэмүүжнийг Чингис хаан цолтой болгоод хан болгохдоо түүний өмнө хамлалт өгöd байгаа. Нөгөө язгууртнууд тий. Одоо олон дайнд оройлж яваад ингэж одоо бүх зүйлийг авчирч өгөөд хан чамд авчирч өгөн ч юм уу ийм амлалтууд заавал өгөөд нөгөө зүгээс эсвэл хааны зүгээс амлалт авж ээж тэднэрээс тэгжээж хаан болж байгаа зүйл бол зөвхөн өгөөдөө хан дээр ч Чингис хааны түүхэн дээр ч бас байгаа дараа ихтэй ч бас ийм түүх. Ер нь тэр нэг Чингис хааны хэлсэн гээд бичгдээд байдаг их өссөн хүн төрийн жолоог бүү атхуул гэдэг үг чинь ер нь тэрнээс юм биш үү. Тэгээд түүхийг уншаад үзэхэр хүсээгүй хүн төрийн жолоо
атгсан тохиолдол ер нь байхгүй л харагдаад байгаа юм. Тэгээ зөвөр хэдийгээр өссөн боловч би хүсэхгүй байна гэж заавал олон түмний өмнө хилжээд суудаг тийм уламжил байсан юм биш үү. Юу би зөвөр ингээд дэлхийн түүх энтрийг харж байхад хоёр л их хүссэн хүн гэдэг юутай холбоотой жишээлбэл Ромын эзэн хаан байсан нэг хүн одоо өөрөө хаан ширээнээс сайн дураараа огцроод тэгээд байцаа дэрдэг хүн болж хувираа тэгээд нөгөө Ромынх нь буцаад та хаан ширээндээ суугаач гэж очисон чинь чи миний тарьсан байцаа гидж үзэх юм бол шал дэмий юм гуйж яах гэдгээ ойлгоно гэсэн тэрнээс өөр тохиолдол бол мэдэхгүй харин ч бүр эсэргээрээ жишээл Наполеон Бонапарт бол манай чи хаан ширээ хаан болгож өргөмжилж байхад нөгөө хамбад нэрээд титмийн тавих гэсэн чинь аваад өөрийнхөө төлгөө төр тавьчдаг бүр эсэргээр байх жишээний байдаг л да. Тий, ер нь бол яг Монголын түүхэнд бас тэр хаан ширээнд суух ёслолтой холбоотой тэр одоо амлалт авж байгаа тэр бол бас тэрнээс түгээмэл жишээ нөгөө анд олцож байгаа зан үйлүүд нэр байгаа шүү дээ. Тэгээ тэн дээр ч одоо жинхэнэ яг хэлсэндээ байх тухай ойлголтууд тэгээд одоо анд нөхөд байхын тухай ойлголтууд гэдэг инхээр тэр нөгөө ёс зүйн асуудлууч бүр цаагаараа бас гарч ирж байна те. Ард олноо одоо жаргалтай амар байлгах тэгээд улсыг одоо хүчрхэг байлгахад яах юм энэ бүхэн бол бас хаан хүний тэр андгай тангараг бол хатуу байгаа гэдэг нь бол нуус тавчаанаас харагдаж байгаа л да. Тэр чинь юу сүүлд нөгөө Сачабихийг цаазаар авахта андгайг сануулж хагаад цаазаар авж байгаа шүү дээ. Чи ингэж андгаалсан тэгээд юунд өвгөндөө өрсөнгөө гэд. Тэгвэл зүгээр түүхчийн хувьд би мэрэгжлийн түүхч биш учраас заримдаа задгай асуулт асууж магадгүй. Тэгвэл та бас яа тэрийг өршөөнө үз. Түүхчний хувьд танаас асуухад жишээлбэл хар зүрхний хөхнүүр дээр хамаг Монголын хаан болгоо Чингис хаан гэдэг алдар цулыг харьлаад өргөж байгаа тангаргийг бичсэн байгаа шүү дээ. Нууц товчон дээр. Тэн дээр бол ер нь 2-3 хаан төрлийн юм харагдаад байгаа. Одоо тэгээд хаан болоод биднийг орайлж яваад аяндаа дамжилт гаргах гэдэг. Тэ? За хоёрдугаарт нь ан авд бид нар чинь одоо хажуу авирах чинь болж явнаа гэж. Тэгэхээр ер нь дайнд явах, анд явах хоёр хамгийн чухал хоёр үйл юм байна гэж харагдахаар. Тэгээд хэрвээ одоо энэ андгаа тангарагаас ахгүй бол тэгээд дайнд явхлаар одоо эд хөрөнгө хасаргоо эмсийг олзуулж ирье гэж. Одоо дайны гол үр ашиг гэж хараад байна шүү дээ, тийм. Тэгэд тэр ерөн зүгээр хамгийн гол юм тэр байсан уу? Дараа нөгөө андгаа тангарага юу сахихгүй бол бас цаазаар авчих гэж тангарахлахгүй байгаа шүү дээ. Хатад эмсийн маань булааж аваад тэгээд хаамаг газар биднийг хайж одоорой гэсэн хайчхаарэ гэсэн санаатай тангараг байгаад байгаа шүү дээ, тийм. Ер нь бол яг нуус төвчл ер нь эзэнт гүрний түүхэндээ нэг 2-3 том зүйл байгаа. Яг таны хэлсэнчлэн хар зүрхний өхнөр тулсан Тэмүүжний Чингис хаан цол өргөсөн үйл явдал те андгаа өргөж байгаа. Энэ бол үгэндээ хүрэх тухай асуудал. Хоёрдугаарх нь бидний сая замд үтсэн тэр боорчин хэсэг. Нэг анд нөхдийн юу аахгүй юу? Бас л энэнгээр юуг дамжуулж ирэх гэдэг нь хэр нөхөр найз нөхөр болсны дараа тэ түүн тэр одоо нөхөрлөл тэр бүх юмдаа үнэмж байхтай амьдралынхаа туршид нэг тийм асуудал байгаад. Тэгэхэд энэ дээр нэмэх нь та түрүү хэлж ин тэр зөвхөн ол зашиг олох дайн байлт юу аав хийхэд одоо дэргэд байх ёстой гэдэг байна шүү дээ. Гэтэл аав хийх гэдэг чинь бол ер нь бол хүрээ аав гэдэг чинь ер нь бол дайн байлдааны бас нэг том бэлтгэл шүү дээ. Цаагаараа бол хин байлдааны талбарт хин хаан байх вэ гэдгийг чинь шалгаад тодорхой болгоод байгаа хэрэг шүү дээ. За энэ тулдааны байр эзлэхэд энд чи энд би гэдэг шиг ингээд бүх байр тодорхой болгоод байгаа. Тэгэхээр тэр бүх юмд оролцох ёстой байтал гэдэг чинь дайтахад хажууд байх ёстой байтал байхгүй байна, авдралцахгүй байна гэдэг чинь дайтахад хажууд байхгүй л гэсэн санаа авах. Тэгэхээр энэ ер нь бол үгэнд нь хүрэх тухай энэ бол
13 дуусар маш чухал байсан гэж хэлж байна. Тангуудтай байлцсан бүр хожмын түүхийн Чингис хааны одоо 1206 оноос хойш түүх гэсэн үг шүү дээ. Түүхийн асуудал дээр ч гэсэн тэр тангуудын эзнийг одоо сартуулыг байлгахад баруун гар болгоод болсонгүй. Хэлсэндээ хүрсэнгүй тий. Тэгэхдээ түүнд одоо хожим хойно шудраг цолгоо хөнөөж байгаа шүү дээ тий. Хөнөөж байгаа бол. Тэгээд эн чин шудраг гэдэг чинь үгэндээ хүрээгүй учраас тэр үгэнд нь хүргэх хамгийн үнэн чинь тухай тэр шудраг гэсэн нэрийн нөгөө ч юм уу тэгж үгэнд нь хүргэж байгаа хөнөөж байгаа ийм зүйл. Бас хоёр дахь судлаачдын бас нэг хэлдэг зүйл нь юу гэхээр нөгөө одоо хааны итгэлийг болоод эзэн богд хааны итгэлийг болоод хаант байсан улсуудаас нөгөө дархлагдж байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Эднэрээс ер нь тэр эрх ямбаа хэтрүүлж одоо хэрэг төв тарьсан ч юм уу нэг тийм юу бол байхгүй. Яг тэр итгэлийг бол маш сайн даасан тэр улсууд нь гэж бас тийм дүгнэлтүүд байдаг. Ер нь л тэр дархан цолыг хаанаас авсан л бол тэр хаанд одоо тэсэнтэй иржээ. Тэгэхээр эзэнт гүрний үеийн одоо Чингис хааны өөрийнх нь ч гэсэн амьдралын зам мөрөөр харагддаг шүү дээ. Үнэнчийг эрхмэлж байгаа те. Үнэн шударгаар зүтгэх ёстой. Энэ гарал бол одоо хамаа авахгүй тухайн хүний тэнд өөрийнх нь дайсан байсан ч хүн байсан, нөхөр байсан ч хүн байсан бүгд л үнэнчээр зүтгэж явж байгаа. Тийм учраас хожмын сурвалжууд гэх юм да Чингис хаанаас арай хойших үеийнхэн сурвалжууд өрөндийн сурвалжуудад хэлж Монголын одоо жирийн одоо нэг мал ахуй ингээд алтахад тэр нэг айлд малчин одоо айлд байлаа гэхэд 3 жил болоод ирэхэд тэгээд төллийн бүгдийг өгнө гэж байгаа. Энэ өмнө гарсан төлн тэр энэ тэрний өмнө гарсан тэр бүх малын одоо буцаагаад өгч чинь гэж. Тэгэхээр эн чинь нөгөө хаач байхгүй шудраг хүмүүс байх гэдэг байгааз. Тэгэхээр эзэнт гүрний тэр их том төлөлт эзэн Чингис хааны байгуулсан төр улам хүчрхэгжин мандсны шалтгаан бол тэр ёс зүй буюу тэр шудраг байсан асуудалтай л холбогдох баг. Энийг харь хэлний сурвалжч батлан Чингис хааны амьдралын үйл хэрэг өөрөө ч гэсэн бас тэр шудраг байхын тухай үнэнчээр зүтгэх тухай тэр асуудлууд бол ингээд илэрхийлж авах гэж бодож байна. Ер нь яг манай нэвтрүүлгийн өөрийн маань бас нэг тийм үзэл нь бол энэ одоо гээгдсэн түүхийн тухай ярихдаа эндээс бид нар бас ямар сургамж авах вэ гэдэг тухай их ярьдаг та. Тэгэхээр та харин сая нэг амар юм хэлжлээ. Одоо юу андгай тангараг зөрчих үгэндээ өрөхгүй бол өгдөг оноодог шийтгэл их хүнд байсан тухай хэлжлээ. Одоо манай одоогийн улс төрчид хичээж явахгүй бол улс төрчгүй болчих мэдгэл аюултай. Тийм ярьлаа. Ер нь яг үүнтэй холбогдуулаад хэлэхэд юу байдг л да дархлаад одоо Чингис хааны үед бол тэр дархан гэдэг тэр одоо хаанд дархлагдсан хааны ивэл багтсан хүмүүс бол үгэндээ маш хүрчтэй хэлсэндээ хүрж байна. Хожмын эзэнт гүрнээс Эрдэнэт гүрний төгсгөл үе, эзэнт гүрний төгсгөл үеийн гэх юм уу да зарим нэг сурвалжийн мэдээ байгаа. Дархлагдсан хүн байж байгаад хэрэг тарих юм бол түүнийг хэрхэн хөнөөх тухай бас мэдээ байдаг. Бид хүн бол мэддэг шүү дээ. Ер нь жамуухын үхэл эднэр нөгөө цус гарахгүйгээр нөхчөөгөөд одоо язгуурт нэг ингээд тэр чинь нэг дархлагдсан ч юм уу тэгээд номын хөвчээр ингээд хөнөж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт бүр яг ёс суртахуунд олцсон тэр хэцүү ямар үед нь хөнөөдөг вэ гэсэн чинь сурвалжийн мэдээнд 2 настай одоо гүү унуулад хаан өндөр довцог дээрээс өндөр дуугаар ялыг асуугаад тэгээд нөгөө хүнийг болохоор одоо Америк нь буруу харуулад мартуулаад уналтсан байна шүү дээ. Тэгээд түүнээс ялыг асуугаад асууд дуусны дараагаар цусыг нь одоо гоожулж хөнөө гэсэн нэг тийм ахтар юу гэдэг вэ? Тэгэхээр эн чинь дархлагдсан хүн ямар ч шийтгэл амсахгүй юм шиг ойлгоод байгаа шүү дээ гэсэн удаа. Гэхдээ бол харин шийтгэл бол байсан юм байна. Гэхдээ тэр шийтгэлийг нэг ч хүн одоо амсаагүй буюу дандаа бүгд хийсэндээ хүрсэн юм байна. Чингис хааны дэргэд бол ийм үнэнч хүмүүс цуглаж байжээ гэсэн бас гаргалгаа ажиллаа.
Хинтээ аймгийн Нориулын сумын нутаг дахь Шихэн утаг цогцлбор дээр ирээд байна. Тэгээ энэ цогцлбор бол Монголын нос төвчөнд гарч байгаа одоо Тэмүүжин Чингис хааны, Эзэн бог Чингис хааны одоо татаруудтай хийсэн байлдааны түүхтэй холбоотой газар гэж үзэж нэгэн цогцлборыг барьсан. Энэ Шихэн утаг гэдэг. За энэ цогцлбор бол одоо урдаа ийм 5 настай хүүхдийг морь унсан, ном уншиж байгаа байдлаар ийм төрсөлсөн ийм та төрсөлсөн хөшөөтэй энэ цогцлбор байгаа. Тэгээ энэ газар нутаг нь бол нэг ясны татар хийгээд хамаг монголчуудын түүхтэй холбогдох түүхэн дурсгалт газраа гэж үзэж байгуулсан байна. Тэгэхээр ч одоо за Шихэн утгийн нутагч явах татарууд нь зүхтаж ирсэн. Тэгээд энд олдсон юу баха. Уулзгалын байлдаа маань яг хаан болсон гэж үзэж байгаа. Гэхдээ яг судлаачд бол бас нэгдсэн саналд хүрээгүй байна энэ дээр бол. Тий. Бас л маргаан дагуулсан зүйлүүдийн нэг нь. Нэгдүгээр нь нуус товчон дээр нарт шүтэн, хус шүтэн гэдэг хоёр газрыг нэг дор байгаа хоёр газрыг нэрлэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгээ энд яг 7-8 км-т байгаа нэг газрыг бол бас хус шүтэн, нарт шүтэнний газар баха гэж үзсэн нэг байна. Энэ Баян уул сумын нутаг руу явах замд Нориулын Баян уулын зааг дээр бас тийм нэртэй газар байна. Үүнээс цааш бас байна. Тэгээд энэ дээрээс бол бидний зарим судлаачид яг таамаглалаар бол Нориулын энэ Баян уул хоёрын заагт байгаа газрыг арай илүү боломжтой байж болох юм а гэсэн тийм зүйлүүд бол бас бичсэн зүйлүүд байна. Тэр нь бол хувилрууттай гэсэн үг. Тэгээ ямар ч байсан татарууд зогтож явах замдаа энэ бүс нутагт энэ улзын орчинд ирээд толдоонд одоо ялагдсан учраас тэр түүхтэй холбож энэ цогцлборыг бол одоо байгуулсан. Тайлбарлаж болох юм да тий. Нэгэн бодлын одоо энэ ч бас нэг нуус товчог бас битсэн байж магадгүй нуус товчооны зохиогчийн одоо нутаг гэж үздэг. Зарим судлаачийнхаар бол тэгин штэ Шихэн утгийг одоо нуус товчог битсэн гэж үзээд байгаа бол тэр утгаараа Монголын нуус товчтой энэ түүх бол холбогдно гэж л тайлбарлаж болох юм. Гэхдээ энэ нуус товчооны зохиогчийн маргаан бол одоо дуусахгүй штэ тийм ээ. Олон зохиогчтой гэж үзээд байгаа учраас тийм. Тэр утгаар Шихэн утгатай. Бас юу байдаг? Нөгөө Шихэн утгийн түүхтэй холбоотой зүйл төрийн их заргач гэдэг байгаа шүү дээ. Тэ Шихэн утаг Монголын түүхэнд цэрэг өдөрцөн нэг түүх бол энтгэрүү болсон тулдаан дээр цэрэг өдөрч байгаа нэг түүх байгаа шүү дээ. Хэсэг Жалалиддинтай тулалдсан хэсэг дээр. Нөгөө ялагддаг тулалдаан тийм ээ. Тэгээд тэр тулалдааны дараа Чингис хаан хүн ерөн чадах юм хийх хэрэгтэй гэж хэлсэн гэдэг сурвалжид бас нэг сурвалжид өгүүлснээр бол Шихэн утгийн ялагдсныг дуулаад Чингис хаан бол яаравчлан ирсэн гэж байгаа их зэрэгтэйгээ. Тэгээд тэнд газар нь тулалдаан болсон газрыг хараад бол инээсэн гэж бас юу байдаг. Их инээгээд Жалалиддин цэрэг өдөрдөж чаддгүй юм байна. Чи цэрэг өдөрдөж чаддгүй юм байна уу юу? Ер нь бол морь тулалдаан хийгээд тохиромжгүй газрыг сонгож аль нь бол одоо туршлагагүй байсан гэдгийг бол шууд хэлсэн баг. Шоолсон гэж байгаа. Ер нь тэгэхээр тэндээс ойлгосон баг. Жалалиддин нэг Чингис хаан бол өөртөө тэнцэх хүн биш гэдгийг бол сайн ойлгосон байл үү тэндээс. Юу төрөө их заргач гэдэг чинь одоогийнхор бол дээж хүүхэн ирэн гэж өгч. Одоо тэгж тайлбарлаж байна. Хууль цаазыг жинхэнэ хэрэгжүүлэх. Цагаатаа бол их засаг хуулийг одоо голлож тайлбарладаг хүн гэхээр үндсэн хуулийн цэцгийн дарга тийм ээ. Тий, тэгж ойлгож байна. Маш сайн. Цагаатаа бол ер нь яг хуу Шихэн утаг их засаг хуультай холбогдож нэр гарч байгаа боловч бас цагаатайн түүх бас үүнтэй бас их холбогддог. Тэ хэрэгжүүлэгч гэдэг утгаар ер нь бол их засаг хууль бол Лавтая Дундад Азад бол 1411 он хүртэл гэж байгаа шүү дээ. Ер нь бол хэрэгжиж байсан гэсэн тийм зүйлүүд бол байдаг. Их олон зүйлүүд. Тэгэхээр зөвхөн их Монгол улсын нутаг биш түүний энэ газар орон харьяа газруудад бол олон зууны турш хэрэгжсэн байна энэ хууль. Яг нь ер нь тэгээд энэ Төв Аз, Дундад Азийн улс орнуудын одоо хаанууд, султан, эмирүүд дандаа алтан уургийнхан байдаг зарчим баг 20 дугаар зуун хүртэл мөрдөгдсөн гэж бодохоор их засаг хуулийн одоо уул мөр бол бүр 20 дугаар зуун хүртэл явсан гэж хэлж болох л байх л да. Тэгээ чи тэр энэ удаагийн аялал ер нь тэгээд газар орноос хамаарат хүссэн үсээгүй их Монгол улс байгуулагдах ихэнх үеийн цаг үе рүү ороод байна. Үе рүү ингэж орчоод байна тийм нэг газар усныхаа юунаас болоод тэгээд зүгээр ингээ харахад бол яагаад Ван хаан, Чингис хаан хоёр нийлж татарыг цогч байгаа зөрчдийн цэргийг тус болж гэж. Тэгэхэд
Тэгээ ингээ хараад ахаар зэрэг Хэрэд Монгол аймгийн эвсэл бол зүүн талдаа гол байсан татар, баруун талдаа 8 одоо хамгийн хүчрхэг 2 аймаг байгаад шүү дээ. Тэгэхээр нэг зүүн талын нэг хүчрхэг аймгийг суларсан дээр нь дарж авах бодлого тэр хоёр л гаргажтэй гэж надад харагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгээд тэрний дараа юу яж байгаа шүү дээ. Ван хаан Чингис хаан хоёрын эсрэг чинь Жамуухан эвсэл байгуулагдчихж байгаа шүү дээ. Тэгээд Жамуухан эвсэл байгуулагдахад бас нэг тэр чинь бас нэг үзэн суртал хэрэгтэй болно те тэр улаан аймгийг гэдэг гээд. Тэгэхээр одоо Алтан хааны юу гар хөл болсон Ван хаан Тэмүжин хоёрыг дарах хэрэгтэй гэдэг. Энэ бол миний таамаг шүү. Энэ тэнд их сурвалж төр тийм байхгүй. Зүгээр энд Шихэн удаг гэдэг энэ сайхан зохицлоор байгуулагдаж байгаа юм удахгүй ашиглалтанд орох бах. Тэгээд бас энэ замаар одоо аялж байгаа хүмүүс бол энэ зохицлоор орох. За бид нар бас сая замд юу антлын юу лүү Тэнгэрийн андгаа гэсэн зохицлын хажуугаар гарсан. Тэгээд ийм тэр түүхэн газруудтай холбоотой газруудаар явж байгаамаа гэдгийг бас зориуд хэлчихье гэж бодлоо. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors. Бид нар замдаа нөгөө Шихэн удгийн их засаг цогцлбороор орсон шүү дээ. Тэгээд Шихэн удаг маань бол бас л тийм дархлагдсан хүмүүсийн нэг байсан байж таарна. Яг тэгвэл бас өөлийн ээжийн өсгсөн хүү шүү дээ тий. Тэгээд та тэнд Маруулангийн хүмүүс бол ингээд Шихэн удгийн нутаг гэсэн ойлголттой байгаа гэд ярьчих нь лээ. Яагаад гэвэл нуус товчоноос уншихад бол их тодорхой байгаа шүү дээ. Юу тэнд уулзголын байлдаанд ялагддаг татарууд ч бол уг нутгаас Алтан улсын цэрэгт түрэгдэж хөөгдөж ирсэн хүмүүс тий. Шихэн удгийг бол олоход бол 5 настай байсан гэд нуус товчон дээр тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр тэр хүүхэд 5 жилийн өмнө бол өөрийнхөө уугуул нутагт бүр хамаагүй зүүн одоо урагшаа ч юм уу төрсөн хүүхэд байх хэвээр. Тэгээ ягаад энд яаж байгаа тэрийг та юу гэж бодож байна? За энэ дэр нөгөө зүгээр судлаачийн байр сууриас тайлбар өгье. Ер нь бол ягаад тийм цогцлоор барих болсон гэхээр тэр зөвлөсөн багийнхан бол нэг сонголтыг хийсэн бах ямар нэгэн шалтгаанаар. Гэхдээ бидний хувьд бол ер нь бол түүхэн үйл явдлаа ингээ мөшгөөд үзэхээр татарууд улс руу өксөж ирэхэд ухтаж очиж цогч байгаа шүү дээ тий. Тэгээд хусчтай нарчтай гэдэг энэ газрыг бол бас судлаачдын бас маргаантай үе хит хитэн газар байсан. Өнөөгийн Норвегийн сумын нутагт 8 км-тэй ойрхон гэж байгаа сумын төвтэй ойрхоны газар байна гэж байгаа. Мөн бид бас тэд очиж тодолж үзчихсэн. Дараагийнх нь болохоор 2 дахь хувилбар нь болохоор Норвегийн хийгээд Баян уул сумын зааг нутагт бас байгаа нарчтай хусчтай бас нэг газар бий. Тэрийг бас сонирхож очиудсан. Үүнээс цааш бас бусад зарим нэг газрууд бол байгаа. Тэгээд эдгээрийг бол бас ер нь сонирхож үзсэн судалгааны явцдаа. Тэгээд шалтгаан нь бол энэ түүхэн газрууд энэ улзын голын савдагуу байгаа учраас энэ хавьд болсон болов гэдэг утгаар тэр цогцлборыг бол барьсан баг. Үйл явдал бол 5 настай хүү Шихэн утгийг бол олж авчирсан. Одоо олж аваад өсгөж байгаа шүү дээ. Улсын их заргаж болгож байгаа шүү дээ. Тэгээд энэ Монгол улсын их Монгол улсын түүхэнд одоо өндөр байр суурь эзэлсэн түүхэнд үлдсэн хүн учраас энэ хүнийг бол одоо тэр улзгол тэнд байна тий. Тэр бүс нутгаар урсж ийн ихэн тэнд байна. Улзголын их тэнд байна. Тэр утгаар энэ түүхэн хүний одоо мандсан түүхий эндээс сурвалжид гараад нэр гарч байгаа гэдэг утгаар байгуулсан болов гэж бодож штэ. Гэхдээ Шихэн удаг гэсэн хувь хүн их заргач байсан гэдэг утгаасаа гадна энд бас нэг сонирхолтой өнцөг бас уул нь бол цаашаа бүр нэмэгдэх ёстой бах. Юу гэхээр энэгээр аялж яваа хүмүүс ч гэсэн бас энэ одоо цогцлборыг үзээд түүхийг уншихтаа бол нэг бодох ёстой юм гэхээр их засаг хууль гэж үнэ цаанаас нэг ахтар ухтан байна. Юу гэхээр их Монгол улсын төр те Монголын эзэнт гүрний төр оршин тогтнохдоо тэр өргөн уудам нутагт хэрэгжсэн. Тэгээд эзэнт гүрнээс дараа үе хүртэл бараг зарим улсуудад дундаа хазад
хэрэгжсээр байсан 15 дугаар зууны их хүртэл хэрэгжсэн тэр их засаг хуулийн одоо тэрний дурсгал зориулсан зүйл шүү дээ. Тэр бас зарим одоо их засаг хуулийн зарим зүйл заалтуудаас бол одоо тэнд бас бичиж тавина гэж тэгж юм лээ. Тийм сонгосон зүйлүүд бол байгаа. Яагаад их засаг хууль бол бас бүрэн ихээр олдоогүй боловч Монголын түүхийн сурвалжууд хэсэг бүсэг байдлаар ингээд тэмдэглэгдсэн зүйлүүд бас байдаг. Энэ утгаараа энэ бол сонирхолтой зүйл. Нөгөө талаараа их засаг хуулийг судлах нь тэр том эзэнт гүрний хэмжээнд ямар хууль эрхцэн одоо бодлого хэрэгжиж байдаг гэдэг утгаараа улс анхаарахаас өөр аргагүй тийм зүйл. Намайг боловсрол соёл шинжилгээ ухааны сайдаар ажиллаж явах үед Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд бүгдний Солонгос улсад айлчилсан юм. Тэгээд Солонгос улсад айлчилж байхад Солонгос дахь ЮНЕСКОгийн үндэсний комиссийн дарга нэг солонгос хүн уулзаад тэгээд ерөнхий сайдад ийм 3 ийм зузаан одоо ном бэлгэлээд энэ бол одоо манай дундад зууны үед солонгос одоо гаргаж ирсэн хуулиуд юм байгаамаа. Энэ хуулиуд бол бүгд Монголын их засаг хуулийн дээр суурилж боловсруулсан ийм хуулиуд юм шүү гэж одоо дурсгал болгож өгч ирсэн л да. Тэгээд тэр үед нь би бас бодож ирсэн бид зөвхөн ингээд өөрийнхөө Монголын их сурвалжаас нөгөө их засаг хууль дээр юу гэж хэлж ээж вэ гэж бас хайхаас гадна тэр дорн дахны хууль эрх зүй мэдээж хэрэг ойлгомжтой юан гүрний үеийн хууль зүй гарч байгаа хуулиуч их засаг дээр л түшигдэн шүү дээ. Тэрнээс гадна манай хараат улс байсан Солонгос, за Вьетнам ч гэдэг юм уу. Энэ улс орнуудын дундад зууны үеийн хуулиудыг харьцуул судлал бас их юм гарч ирэх байх гэж бодож байна. Арабын бас байгаа, Макризийн бас юу тэмдэглэл ном бас байна. Макризийн түүхийн зохиол байна. Тэгээд тэн дээр бол мөн бас их засагтай холбоотой зүйлүүд байдаг гэж бас их өрн дахинд бол нэлээд тоогддог тийм сурвалж зохиол байна. Тэгэхээр гэхдээ арабын юу чи шариатын хууль руугаа зөрчилд өгөхгүй юу? Энэ дэр нэг ийм зүйл бий. Ер нь сурвалж нь ингэж байгаа. Ясаа болон ёсон гэж нэг ойлголт байгаа. Тэгээд ясаа болон ёсон гэдэг чинь одоо ёс заншил уламжлалын дагуу шийдэд байгаа байхгүй. Ясаа хуулиар шийднэ гэдэг нь их засгаар шийдэд байгаа. Нэг ийм ойлголт байгаа шүү. Ойрхот орнд дунд таацдын Монголын эзэнт гүрний дунд үе тэгээд төгсгөл үеийн юмдар маш тодорхой байгаа. Дараагийнх нь болохоор эзэнт гүрний нэг захиргаан дээр гардыг ноён эмир гэсэн нэг ойлголтод яваад одоо амир төмрүүд нэргээд явдаг шүү дээ. Тэрний тэр амир гэдгийг сурвалж юун дээр болохоор амир ва ноён гэдэг чинь ноён буюу язгуур угсаатай нөгөө ноёд нэг хэсгийг захирч байна. Амирууд нь болохоор цэргийн эрхтэн ч юм уу цэрэг захирсан ийм юутай бас нэг ялгамжууд байсан юм шиг их үедээ. Иймэрхүү хос юмнууд яваад байгааз. Тэгэнгүүт заргач бол нөгөө хуулийг хэрэгжүүлэхэд их засаг хуулийн дагуу асуудлыг ингээд шийдэд яваад байгаа байхгүй. Гэтэл үүн дээр бас дахиад нэг нэр томьёо кади гэдээ гараад ирж байгаа. Кади гэхээр шариатын хууль юм уу? Шариатын хуулийг мөрж байгаа. Хааким гэдээ бас гарч байгаа. Бас шүүгч гэдэг байгаа. Тэ манайхан шүүгч орчуулсан. Тэгээ энэ нэр томьёо гарч байгаа. Эднэр чинь хааким, кади эдгээр ингээ хараад ахаар юу вэ нөхөр зарим исламын шинж хүмүүсийн ч юм уу зарим хүмүүсийг шийдэхдээ нөгөө шариатын хуулиар шийдээд зарим нь болохоор их засаг хуулиар шийдэх юм хосолсон тийм зүйлүүд бас байгаа. Тэгэхээр ийм олон төрлүүд бас байжээ гэж бол ойлгож байна. Гэхдээ их засаг хуулийн хүчин чадал бол ер нь бол энэ эзэнт гүрний бүс нутагт өргөн хэмжээнд бол хэрэглэгдсэн. Хожмын тэгээд байгаа шүү дээ. Ер нь 1410 дундад Азад лавтай 1411 он хүртэл хэрэгжсэн. Тэрнээс цааш бол их засгийг одоо хэрэгжүүлэхэ боллоо гэж байгаа. Тэгсэн мөртлөө 1430-аад онд ч гэсэн их засаг хуулиар шийдвэрлсэн тийм юу байна гэж судлаачид бичсэн байдаг байхгүй. Одоо тэгэхээр энэ юг харуулж юм гэхээр 15 дугаар зууны их хүртэл Монголын эзэнт гүрний дараах үеийн түүхэнд дундад Азийн түүхэнд ч нөгөө хуулийн нөлөө бол тодорхой хэмжээгээр тусглаа болсон байжээ. Нөлөөгөө хадгалсаар байжээ гэж бол бас хэлж болох. Бид бас энэ нэвтрүүлэг маань
цагтаа багтахгүй байгаа учраас манай операторууд дуусгаа гэдэг дохио өгöd байна. Юу. Тэгээд энэ удаагийн дугаараа дуусгаа дараагийн дугаараар үргэлжлүүлж бас энийгээ дуусгаж ярья. За тэгээ баярлалаа.